За, эрүүл мэндийн төвийн өмнөх суурин аппарат нь 2024 оноос ашиглах боломжтой болсон. За, тэгээд бид бас суурин эрентгэнтэй болох боломжуудыг судалж бас явсан. За, тэгээд 2024 оноос өдөг хүртэл бид нэр иргэдтэй зөөрийн эрентгэн аппаратаар тусламж үйлчлэг үзүүлж ирсэн. Зөөрийн эрентгэн аппарат бол одоо яг суурин аппаратаас хүчин чадлын хувьд бол харьцангуйс сул байдаг. За, яг энэхүү Newsoft-ийн аппаратыг өнгөрсөн жилийн 25 оны 6 сард Хятад улсын Сунчилийн сан тэгээд энэ Newsoft группээс Монгол улсад хандуулсан. Тэгээд одоо өнөөдөр ингээд сорилгодод явж байна. Өнгөрсөн 7 хоногт Newsoft компани 2 инженер ирж 5 өдрийн турш одоо суурилуулалт болсон сургаал одоо ороод ингээд хүлээлгэж өгöd өнөөдөрсөн үйл ажиллагаа хийгээд явж байна. Одоо бол ашиглахад ямар нэг асуудал байхгүй билээ. Ашиглаад эхэлсэн. Өнөөдөөс эхэлчихсэн юм тийм. Ашиглацсан явж байгаа. За. Манай энэ Newsoft гэдэг брендийн аппарат бүр үнэхээр дүрслэл сайтай. Тэгээ одоо энэ нуран дээр харагдаж байгаа нуруу бүслийн нуруу харуулж байна л да. Тэнгүүт ингээд морилт нь аюу тол гарч ирж байна. Дээр нь нөгөө хожлтууд яс сургалтууд байгаа байхгүй юу? Зөв. Нөгөө мэдрэлийн нурууны асуудлууд чинь үнэхээр гоё гарч ирж байгаа. Дискийн цүлхэл, дискийн одоо нөгөө нэг хатуураа шохоожилт гэдэг асуудлуудыг бол яг энэ зурагнаас ингээ үнэлээд өгөх бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэнгүүт чинь энэ зурагны одоо мэдээлэл уншин манай мэдрэлийн болон бусад эмчнэрт дараагийн эмчилгээнд их ач холбогдолтой. Тэгээд тухайн өвчтөд болохоор одоо нэг олон дахин ингээд юу юм болоо гэдэг төөрөгдөд яваад байхааргүй. Тийм одоо өвчтний чирэгдлийг нь бас арилгаж эмч нарт бас аягүй сайн ач холбогдол болж байна. Тэгээ үзэж байгаа бид нарт ч гэсэн аягүй урам зоригтой байгаа ш. Энэ болохоор нөгөө bone densitometer буюу ясны сэргэгчлэлтийг үнэлж байгаа. Одоо bone densitometer хичээл хувийн лабораториудад бол 30-аад мянган төгрөг өгч үзүүлж байгаа шүү дээ. Нэг удаа л үзүүлэх хэрэгтэй. Таас үзүүлж олно шүү дээ одоо. Тэгэх юм бол одоо ингээл ясн дээр чи шууд гарч ирдэг байхгүй. За энэ хүний ясны сэргэгжилт болцсон байна. Ясны сэргэгжилт болох гэж байна. Эсвэл ясн нь бол бат бөхөөрөө байна гэдэг бүр ингээ графикаар гарч ирдэг. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь маш хэрэгтэй шүү дээ. Маш хэрэгтэй шүү дээ. Та ер нь бол гэмтэл авахд бол их ойрхон байна шүү. Эсвэл та бас гайгүй байна. Тий. Тэгээ одоо нөгөө хүүхдүүдийн идэж ууж байгаа хоол ундтай холбоотой ч юм уу хүүхдүүд аягүй их гэмтэж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол орны нийт хүн амын одоо асуудал бол тийм ясны сэргэгчлэлт бол дэлбэг байгааг л гэж би бодож байгаа. Одоо нэг хүмүүс ингэж яриад байгаа шүү дээ. Одоо ингээ эмчнэр ур чадваргүй байдлаасаа болоод ингээд энэ зургийг сайн авч чаддаггүй хэрэнтгэн зургийг дээрэс нь одоо энийг ингээд ивгэлцдэг ч гэдэг юм уу. Эсвэл одоо нэг хуучин тоног төхөөрөмж авчир тавиал нөгөөх нь тэгэл удалгүй ингээд ашиглалтнаас гарчдаг гэл нэг ийм яриа байдаг шүү дээ. Энэ одоо дээр та ямар тайлбар байна? За энэ дээр болохоор би хоёр хүчин зүйлийг ярина. Тэгэхээр нэгдүгээр гэх юм бол яг дотоод хүчин зүйл буюу ажилтны биднээсээс хамаарах хүчин зүйл энэ тэ тоног төхөөрөмжтэй хэрхэн харилцах. Нөгөө талаас хамгийн одоо их нөлөөтэй буюу нэг 0-аас 10-аар үнэлэх юм бол 7-8 одоо хувьтай нөлөө нь болохоор гадны хүчин зүйл байгаа. Энэ нь болохоор аппарат тоног төхөөрөмжийг урт удаан хугацаатай эдлгээтэй байлгах гэх юм бол бид нар улирал тутам сар тутам яг тэр нөгөө одоо машиныг те тосмоос сэлдэг шиг энэ тоног төхөөрөмж чинь өөрөө эрэг шуурганы хүртэл аяг үнэтэйдэг байхгүй юу. Тэнгүүд чинь л одоо нөгөө яг тэр 3 сард нь яг тэр нөгөө илэгдэж байгаа тэр эрэг шуургыг солиох те тоног төхөөрөмж сойдг янз бүрийг нь засах ингээд ирэхлээр чинь тэр нь нөгөө маш их санхүү ордог учраас энэ дээр нөгөө яг цаг тухайд нь одоо жишээлбэл компьютер томографи чинь 3 сар тутамд 8 сая төгрөгийн зөвхөн үзлэг одоо цэвэрлэгээ хийгддэг байхгүй юу? Тэгэхэд тэрийг бид нар ингээл жилдээ 24 сая явчихж байгаа шүү дээ. Тэгээ эний чинь цаг тухайд наавна гэхэлэр санхүүгийн хувьд бол бэрхшээлтэй зүйл болчихж байгаа. Тэнгүүд чи энийг улсын төсөвт ч гэдэг юм уу те янз бүрийн байдлаар тусгай төвчүүд бид нар цаг хугацаанд тоног төхөөрөмжөө одоо илэгдэл хорогдлыг нь баг дээр нь засаад явчих юм бол урт удаан хугацаанд одоо хэвийн нэр ажиллах бүрэн боломжтой. Саяны компьютер томографи эвдрэл бол ерөөсөө л тэрнийх байсан. Цаг хугацаанд нь тэгээд нөгөө тодорхойлолт болсон гэдэг байна шүү дээ тий. Одоо энэ аппаратн дээр одоо яг ажиллах хүмүүсээ бол бэлтгэгдсэн тийм ээ. Бэлтгэгдсэн. Манай хоёр яг мэрэгжлийн
энэ юунууд байгаа шүү дээ. Ажилтнууд Техникч нар. Тэгээ техникч нар бол маш ховор төгсдөг. Тэгээ манай дүүрэгт бол ийм хоёр байдаг нь бие бинийгээ бас ингээд нөхөд орлоод ажилладаг нас. Тэгэхээр боловсруучны хувьд бол бидэрт бол асуудал байхгүй нэ. Асуудал байхгүй. Тэгэхээр ер нь бол яг нөгөө улсын төсөө санхүүждэг учраас ашиглалт үйлчлэгээ гэдэг юм дээр төсөө хөрөнгөхгүй л асуудлууд бас их гарт юм шүү дээ. Тэр бол бүр 8 оноо. Гэхдээ энэ өмнөх аппарат бол миний сонсноор бол үндсэндээ маш олон жил ашиглагдаад тэгээ ер нь бол ашиглах боломжгүй ер нь болоод тэгээд нэг хэсэг бол нөгөө хүмүүс ямар ч аппарат байна гэж үсээ яриадсан шүү дээ. Гэхдээ ямар тас нэг зөөврийн аппаратаар бол аргалаад зөөврөөр аргалаад явжсэн та. За ерөнхийдөө тэгээд ойлгомжтой. Тий. Ямар тач гэсэн сэтгэл ханамжтай байгаа юм байна. Ханамжтай байгаа. Манай бүр эмчнэр тэгэхээр одоо үнэхээр их баярлж байгаа. Мэдрэлийн гаралтай одоо судас дарагдах гэдэг юм уу. За тэгээд зүлхэн өдр те диск бүх юмыг бол оншилж чинь. Ясны хугарал, цууралт одоо бэртэл гэмтлүүдийг бол бүгдийг оншилж болж чинь. За дээрэс нь ясны сэргийлтийг бас урьсан сэргийлэх энэ үйл ажиллагаа зохион байгуулж болж штэ. Тэгэхээр бол үндсэндээ эрентхэнээс гарах ёстой бүхэл юм баг гарч ийна л гэж ойлгож байна те. Яг үнэ. Тэгэхээр бол бид нар сүүлийн үеийн одоо аппараттай боллоо л гэж. Гэтэ энэ ч одоо манай эмнэлгийн удирдлагууд бас сайн хөөцөлдөж бас авсан байна. Тэгсэн би бүр Батбатар дараад бол их баярлах хэрэгтэй байна.